Баярлалаа. Иргэний боловсролын Боловаагийн оюутан ховор ялалтай байлаа. Хөгжмийн зохиолч Батэрдэн нутаггүйсэн хүлэг гоцлооч мэрэгжлийн боловсролын 3 дугаар ангийн оюутан Пүрвбаатар. За Пүрвбаатарын хувьд энэхүү бүтээлийг аав сансар баяндаа зориулан хүргэж байгаа юм аа. Түүний аав сансар баянгийн төрсөн өдөр нь өнөөдөр тохиож байгаа юм байна. Аавдаа зориулсан тоглож байна.
Баярлалаа Монголынгийн оюутан Түрбатар байлаа. Баярлалаа. Монгол Улсын консерваторийн мэргэжлийн боловсролын 3 дугаар ангийн оюутнуудын говийн зэрэглээ тайран тоглолт та бүхэнд таалагдсан гэж найдаж байна. Дахин нэг халаа хадгалах тушаалтаар баяр хүргэнэ гэж хүсэж байна. Өнөөдрийн тоглолтыг хамтдаа бүтээлсэн Монгол Улсын консерваторийн мэргэжлийн боловсролын 3 дугаар ангийн оюутан Сансар буянгийн Түрбатар. Даван тайцнаа Монгол Улсын консерваторийн мэргэжлийн боловсролын 3 дугаар ангийн оюутан Доржсүрэнгийн ховор ядалт нарыг тайсан орж байна. Өнөөдөр тань тавтай исэн хоёр оюутандаа дахин халаа хадгалах тушаалтаар баяр хүргэе үзэгчтэй. Ингээд өнөөдөр тайснаа гарч үг хэлнэ хэмээн эрхэм багш нарыгаа тайснаа урьж байна. Ардын боловсролын тэргүүний ажилтан, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, докторант Гамбол таныг тайснаа урьж байна. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, боловсролын тэргүүний ажилтан Болдоотар таныг үг хэлнэ хэмээн тайснаа урьж байна. Та бүхэнд энэ өрөө мэдээгдүүлье. Тэгээд нүүн түрүүнд тоглолтоо хийсэн хоёртоо маш том баяр хүргэе. Тоглолтоо үнэхээр өнөөдөр амжилттай сайн тоглосон гэж бодож байна. Тэгээд Түрбатарыг анх листийн шалгалтанд орж ирэхэд би яг шалгаж авч ирсэн. Ингээд онц сурдаг гэсэн баах медаль зүтсэн. Инглерээ дүүрний медальтай. Одоо архив эднэр ухах юм бол тэр үеийн бүртгэлээр нь хуудсан дээр яг тэр C6 байж байгаа хэвээр. Тийм хөөрхөн хөвгтөс. Тэгээд өсөж том болсоор байгаа өнөөдөр ер нь бол уран бүтээлч хөгжимчин тэгээд өөрийнхөө дотоод ертөнцийг нээгээд өнөөдөр сайхан хөгжмөлөө уурдлаа. Манай ховор ялтай үед бол анх маргаанд гарын барилсан хүн хоёр гэж сууж байна. Тэгээд өөрийн хүсэл сонирхлоор мэрэгжлийн хөгжимчин болохын тулд манай сургуульд 11 дугаар ангиас тийм ээ. Одоо шалгалт өгөөд орж ирээд тэгээд ямар хөө байдалтай суралцж байгааг өнөөдөр өөрөө тайлгналаа. Хоёр багшаагаа суралцж байгаа сайхан тоглолоо. Тэгээд 12 дугаар анги төгсөх улсын шалгалт байдаг. Энэний өмнө манай хүүхдүүд бол өөрсдийнхөө тоглолтыг хийж улсын шалгалтанда өөрсдөө ирлэх, хурцлах тэгээд тэр үйл явц явагддаг. Өнөөдрийн үед бол маш сайхан ирч хүчтэй аргагүй нэг сайхан говийн өргөн тэнгэр зэрэглээ нэр мөр нь яасан ч зөгцөө. Тэгээд одоо улсын шалгалтанд бол нэг жоохон догшин ширүүн хангал хар азрах шиг тогломоор санагдлаа. За тэгээд ямар ч байсан энэ өнөөдрийн тоглолтыг дэмжсэн арга найз нөхөд багш нар ангийн хамт олон тэгээд хоёр концертмейстер багш болов мэргэжлийн багшаас дутгааргүй үүрэг оролтой одоо яг юм тайзан дээр тоглож байгаа өнөөдөр хөгжим болж та бүхэнд сонсогдож байгаа энэ бүх үйл явцыг бол яг энэ хоёр хүн өөрсдөө гардаж бий болгож бүтээдэг. Тэгэхээр энд бол эдийн мэргэжлийн багш гээд нэр явж байгаа болж хамгийн гол үүрэг оролтой хамгийн гол хөгжимчнийг нээж ил гаргаж тэр муу цавьяас гаргаж ирдэг хүмүүс бол концертмейстер багш нар байдаг. Тэгээд хоёр ариун заяа их зур хоёр багштай маш их баярлалаа гэж хэлээ. За тэгээд та бүхэн маш хүссэн.
За баярлалаа өнөөдөр хүрэлцэн ирсэн эцэг-эхчүүд, эрдэмтэн багш, шавнар найз нөхдөд та бүхэнд их баярлалаа. Баяр шавын маань айлын тоглолтыг үздэг юмсанд гүнээ талархаж байна. Болдотор баш Пүрэбаатрийг шалгалт авчид та энэ хүүхдийг аваарай, та энэ хүүхд сургаарай гэсэн надад үүрэг болгосон тэр жил. Тэгээд яг Пүрэбаатар маань одоо өнөөдрийн тоглосон байдлаар ажиллаа харлаа бас мундаг болсон байна. Тэгээд өнөөдрийн тоглолтыг энэ хоёр шат маань хоёулаа нийлээд нэр ус өгсөн. Тэгээд говийн зэрэглээ гэсэн би гайхаж исэн. Тэгсэн чинь дараа нь чинь энэ хоёулаа нутаг гарлан хоёулаа гових юм байна. Өмнө говь дунд говь гэсэн хоёр говьас гарсан уурчт юм байна. Тэгэхээр манай Монголын говьас гарч байгаа алдар туурчдын нэг болох байхаа гэж хоёр ширдээ цааснаас найдаж чинь удахгүй болох улсын шалгалтанда улам их амжилт үзүүлээд төв дэлхийгээр мороо хуур аваад аялан тоглолтгоо гэж ярья. Баярлалаа. Ашигтай маш их баярлалаа. Говийн зэрэглээ тайлан тоглолтоо бэлтгэх хүргэсэн Монгол Улсын консерваторийн мэргэжлийн боловсролын 3 дугаар ангийн оюутан Сансарбаянгийн Пүрэбаатар, Дорж сүрэнгийн Ховор ядарт хоёр байлаа. Та хоёртоо амжилт бүтээний дээдийг хүсэн өрөөж байна. Маш их баярлалаа. Өнөөдөр хүрэлцэн ирсэн эрхэм та бүхэнд маш их баярлалаа. Өнөөдрийн тоглолтод төгөлдөр хуурч ариун заяа болон инх цол за мөн Монгол Улсын консерваторийн мэргэжлийн боловсролын 3 дугаар ангийн оюутнууд оролцлоо. Та бүхэндээ маш их баярлалаа. Баяртай.